Мишелэна. Өнөөдрийн хамжилгаар би Тям Дандтан гэдэг бичлэг хийн. Одоогоор бол хамгийн ихний амтд нь болохоор за энийг эзэхэй. За гоё амттай байна. Энэ бичээ энэ доторх нь болохоор хөөсөн ч хэрэг. Гоё амттай. Би энд 10-аас 7 өгдөг. За дараагийнх нь болохоор би юм хүрхэн эзэн чихэр авсан байгаа жижигхэн нөгөө гами бери жижигхэн хуулбар болохоор авсан. За хамгийн их цэхэр. Гоё амттай. Нет. Би шарн жоохон муухай. Гэтэ бас нь гоё. Энэ болохоор би 10-аас 5-ыг өглөө. За дараагийн нь болохоор Шивэстэй бах. За. Энийг аим хүүхэн муур байна. За нэг юм муур байна. Үлэг гөрүүл байна. Ясмхий байна. 70 хав байна. 8 алж байна. За би хэн гаргасаарай муурыг. Амаргаа амтэн. Энийг яад надаа ингээд шууд чивэс наваатна. Хоёрна. За энэ шивэстэй бохын болохоор би 10-аас 5-ыг өглөө. 5.5. За би энийг энэ болохоор тэлцэгнөр жимс гээд жимсгэн. За. За би цагааныг авлаа. Угаасаа энэ гоё тэлцэгнөрийг. Гэтэ цагаанаас нь жоохон юм авчихдаг юм. За энэ жимсгэн гээд тэлцэгнөр болохоор би 10-аас 1-6-г өгнө. Цагаан жоохон амтгцсангүй. Ногоон гоё амттай байдаг. Тэг ягаан ч гэсэн гоё амттай байдаг. Жимсгэн гээд олон төрлийн. За улаан нь болохоор алим. Одоо үзмээ байгаа нь болохоор өсөн үзм. Ногоон нь болохоор энэ юм. За ногоон алим юм шиг байна. Жимсгэн гээд. За дараагийн идэх амттай нь болохоор би за би бичээ идлээ. Би нэг жоохон бахтай эмээ над энийг авч үзсэн бүр амар амттай. Одоо амтыг харъя. Хайч авахгүй. Энэс юу амтгаж ийн гэж амар гоё. Чигтаад бас юу тэгээд гоё давхарсан юм шүү дээ.
Амар гоё амттай гэж байна. За би энэ бичээс болохоор 10-аас мэдээж 10-ыг өгнө. Амар гоё амттай гэж байна. За дараагийнх нь болохоор би амар бохин тустай заяа амар гоё. Би энэ бохоо ялангуяа бүр амар гоё. Энэ хүн 100 гэдэг ус. Доторх нь ингээд. Гоё. Амар гоё. За дараагийнх нь за энэ бохин болохоор би за энэ бохинд би 10-аас 9-ийг өглөө. За дараагийн амттан болохоор амар том заяа. Ийм том. За. Хачамбар юм уу? Яа. Амар гоё эсгэлэн гүзэлцэн. Би энэ болохоор заяа эсгэлэн тэгээд гоё гүзэлцэн амттай болохоор 10-аас 9.5 өгч. За дараагийнх нь болохоор штэчгэр. Би энэ штэчгэрийг мэднэ. Ер нь л өөрийнхөө мэддэг л авсан. Гэхдээ тал нь мэддэггүй. За тэгээд би нэг юм сироп авсан байна. Тэгээ би энийг найруулж өгнө гэж бодчих. Тэгээд энэ чихэрэнд болохоор би 10-аас 5-ыг өглөө нөгөө амар гоё бол тэгээд жоохон эндээ ингээд гадуур нэм нөгөө усан үзэн тэгсэн мөртлөө жоохон амар чихэрлэг болохоор тийм. За тэгээд ер нь бол би энийг уун. Тэгээд ер нь бол миний бичлэгийг хүрээд өндөрлөх гэж байна. Тийм болохоор сайхан байгаарай.